Хүмүүс ер нь тиймэрхүү хандлагатай байдаг л та. Ер нь яг хүн унтсан байх таж хорногч болоог юм шиг те. Яг миний хажууд нэг тохиолдож исэн зүйл гэдэг юм бол би яг нэг найзуудтайгаа цог алхаа явж исэн. Бас нэлээд хүүтэн байсан юм аа. Намар нэлээд юу болцсон. Цас хараа ороог байсан. Тэгээд нэг ах хөл тасраад унтсан байсан. Тэгээд хүмүүс юусаа хажуугаар нь ямар ч тоос шинжгүй жишимчгүй яваад өгсөн. Тэгээд би найзуудаараа явж чаад нөгөө ахыг амхандаа сэрэх гэж оролдоод тэгээд үнэхээр сэрэг нам тасарчээсэн. Тэгээд ойрхон байгаа цагдаа дуудаад өгсөн. Тэгээгүйсэн бол бас нэлийн хүүтэн байсан. Гар хөдлөн хөлтөөд те янз бүр болох вэ гэж бодоод. Хүмүүс ер нь гэхдээ нэг юм дээр тоохгүй өнгөрөх ер нь хайж явах хандлага ер нь бол их байдаг. Тийм байхаа болоод нэг нэгэндээ жоохон хайртай байгаасай л гэж боддог доо. Миний хажууд унаад тэгээд үнэхээр бас чадахгүй байвал хата босгоно. Туслана. Хүний бие байж өөрөө яаж байгаа л юу нэг бол цагдаагийн байгууллагаас дууднаас огтой юм бол зүгээр би минь дарах юм бол төрөнд дуудана. Яг хүний хүн чанар л хэрэгтэй. Одоо түшиж те тэгэл дэмнэж тусалдаг да. Согтууч бай, эрүүлч бай адилхан хүн гэдэг утгаараа л хүнийг л хайрлна шүү дээ. Миний хувьд хэлэх юм бол одоо яг хүний хүн гэдэг утгаараа л бодож яг тусалдаг. Яарцсан үед болох юм бол яг ингээл орхиол яадаг. Одоо байж явах үед ингээл хүн унтсан байх юм бол ер нь бол туслаад явдаг.